So, good morning, ladies and gentlemen, dear guests, dear participants. I really would like not to participate in our international conference on education evaluation. I'm good. Now, what they will is done for extra information. I'm going to do it. How can they Олонсын боловсролыг суулгах хамтааны түгээс нэмжлэгээ дэвшүүлж байна. Жил болгон олонсын боловсролыг суулгах 5 сарын улсын зохион байгуулалтын хэмжээлтэй энэ хэмжээний дагуу жилийн боловсролын үйлчилгээ сэдвийг хамт байна. Kerana orang mana orang straight, jika orang juga straight kisah orang ni jadi kita baik lagi kita jadi. Soalnya ujian itu baru tercuat dari sekolah ujian itu juga jadi harus terus sucar torto ni kerja education measurement saya чиглэл нэлээд хөгжиж ирсэн. Тэгвэл энэ дээр боломжит тестийн ялангуяа сэтгэл судлалын тестүүд нэлээд хөгжиж ирсэн. Америк, Европ хэлжигтэй. Эндээс нь хийсэн байна. Дараа нь бол 1960-70-аад оноос бол education evaluation гэсэн одоо нэлээд нэлээд хэрэглэгдсэн. Measurement орно. Education evaluation гэдэг нь бол өмнө нь ер нь бол хааны онцлог чадвар хааны одоо сэтгэл зүйн онцлогийг судалсан тестүүд хэмжилтүүдийг их хийх ордог байсан бол дараагийн чиглэлээр нь энэ боловсролын зорилго, хөтөлбөрийн зорилго ер нь бол одоо эцсийн зорилготой хүрчийн үйл гэдэг ийм одоо чиглэлээр education evaluation нэрийдэж байгаа. За тэгээ 1980-аад оноос бол assessment гэдэг нэр томьёо гарч ирсэн. Evaluation гэдгийг өөрөөр халах мэтлээ ингэж гарч ирсэн. Тэгээ ялангуяа энэ сургалтын процесс, сургалтын үр дүн ялангуяа одоо өөрийн чадвар чадамжтай одоо үлгээ хийхдээ болсон assessment гэдэг үгийг хэрэгжиж байна. Жишээлбэл competence assessment of competence гэсэн нэг томьёог хэрэгжиж байна. Evaluation гэдэг нь хэрэглэхгүй байгаагийг та бүхэн анзаарч байгаа. Тийм учраас ялангуяа энэ 21-р зууны хүний чадамжтай холбоотой энэ одоо үеийн зөвлөмж үйлчлэл assessment гэдэг нэг хэрэгжиж байна. За энэтэй цугул одоо чанарын судалгааны арга зүгэл хийхээр хэрэгжиж болсон. Босод хэрэгжиж болсон. Энэ бол одоо энэ дөрвөл хоорондоо хэдийгээр одоо үе шаттай гарч ирсэн боловч хоорондоо одоо уянтай холбоотойгоор хэрэглэж байгаа нэг томьёо. Одоо жишээлбэл measurement гэдгийг хэрэглэхгүй болсон ч гэдэг юм. Evaluation гэдэг юм хоцрогдсон ч гэдэг юм энэ талаар ерөөсөө байхгүй. Онцлог үед нь бол хэрэглээ явж байгаа юм. За энэ дээр компетенц гэж ярьж байгаа. Бид нар бол одоо нэг зарим хүмүүс чадамж гэж ярьдаг, зарим хүмүүс нь чадамж гэж ярьж байгаа. Миний хувьд энэ дээр бол ерөнхийдөө чадамж гэж явуучих нь боломжтой юм уу гэсэн байдалтай үзэж байгаа. Тэгээд чадамжийг бол ерөнхийд нь одоо 3 чиг хандлага байна, концепт байна гэж үзэж байгаа. Энэ дээр generic approach буюу ерөнхий хандлага байж байгаа. Normative approach, pragmatic approach гэсэн 3 хандлага байна гэдэг Германы эрдэмтэд болчлон бичсэн энэ номон дээр 2008 оны номон дээр өргөжсөн байдаг. Тэгэхээр generic approach гэдэг нь бол энэ Ном Чомски гэдэг одоо шинжилгээ эрдэмтний хандлага байж байгаа. Ерөнхийдөө хүн төрөлхтөн бол нийтлэг тийм чадамжтай байх ёстой. Тэр чадамжийг нь илрүүлэх нь хамгийн чухал юм байна. Хүний чадамж гэхээс илүүтэйгээр тухайн одоо хүн төрөлхтний хувьд нийтлэг чадамжууд байх ёстой гэсэн
нөгөө хийчин жилийн өөрийнх нь одоо ерөнхий одоо хэлний язгуур угнууд нэгдмэл байна гэсэн тэр санаа явж байгаа. Энэ чиглэлээр тодорхойлж байна. Дараа нь норматив аппроч буюу ер нь энэ боловсролын үр дүн тодорхойлсон. Жишээлбэл вакцины чадамж гэдэг юм уу 21-р зууны одоо Монгол иргэний төлөвшөх одоо чадамж гэдэг юм уу ийм маягаар мэдээж үр дүн нормоо тогтоож байгаа. Тэгээд тэрэндээ зориулаад чадамжуудаа тодорхойлоод ангилаад явдаг энэ арга байна. Энэ нь одоо манай сургууль дээр явж байгаа. Энэ вакцины загвар дээр нэлийн барьсан хувь хүний чадамж, мэрэгжлийн чадамж, нийгэмшлийн чадамж гэсэн гурван чадамжууд явж байгаа. Японы иргэдний бас нэг том концепт явж байгаа. Дараагийн нь прагматик аппроч байж байгаа. Энэ нь мэрэгжлийн боловсрол дээр их хэрэглэгддэг. Яг одоо техникийн шинжилгээ чадвар чадамжуудыг бол энэ одоо хандлагаар байдаг. ийм гурван том компетенцийг бол одоо онлайн төвшин буюу концепцийн төвшөнд тодорхойлсон гурван том чиглэл байна гэж ингэж үзэж байна. За компетенцийг бол янз бүрийн загвараар бол илэрхийлж байгаа. За энэ дээр бол зүгээр айсберг буюу энэ одоо мөсөн уулын далаад хөвж байгаа мөсөн уулын загвар гэж ерөнхийдөө ярьж байна. Нэг Япончуудаас нэгэн бодоо ярьж байгаа. Тэгээ мөсөн уулын ил хэсгээр нь бол одоо бидний яг хэрэгсэл хийсэн мэдлэг, knowledge тэгээд specific skills гэсэн энэ хоёр нь бол яг ил харагдаж байгаа мөртлөө тэгээд даад харагдаж байгаа хэсэг дээр нь бол одоо тэр general skills гэж бид нэрлэж байгаа. Attitude intelligence. Одоо энэ загварыг бол энэ Японы ертөнцийн бас нэлээд зөвшөөрөлтэй энэ загвар байж байгаа. Тэгээ энэ загварууд одоо бас нэлээд зөвлөж Японы сургуулийн практикууд, хөтөлбөр стандартууд бас хэрэгжиж байгаа. Энэ загвар байна гэж ингэж байна. Дараагийн загвар нь бол энэ трейдинг пэйж нарын боловсруулсан солонгон загвар гэж энэ загвар байдаг. Энэ солонгон загварын одоо ер нь дөрвөн гол бүрдүүлэх хэсэгтэй байна. Эхний гол төвд нь бол ер нь бол суур одоо чадварууд байх юм байна. Суур чадварууд буюу одоо энэ дээр ерөнхийдөө knowledge гэж хэлж болох юм. Академик одоо мэдлэг чадвар. Тэгээ гурав дээр нь амьдрах чадвар, мэдээ технологийн чадвар, тэгээ одоо сургалтын чадвар гэсэн гурван одоо чадвараар энэ солонгон загвар тодорхойлогдож байгаа. Энэ бол хамгийн алдартай нөгөө 21-р зууны чадварууд гэсэн удаан ном байдаг. Энэ нь бол зөвлөгдсөн маш их уншигдж байгаа. Дэлхийд дахин бол хамгийн уншигдсан уншигч нэлээд хадвар ийм ном байж байгаа. Энэ ном бол зөвлөгдсөн энэ чадвар байж байгаа. За ЮНЕСКОгийн загвар болонгот бол transversal skills гэж нэрлэж байгаа. ЮНЕСКО бас ийм чиглэлээр гаргаж ирсэн. Энэ бол Шинэ Зеландын эрдэмтэн бага Австрали, Шинэ Зеландын эрдэмтэн Эйштер гэдэг хүний боловсруулсан загвар байгаа. Transversal skills. Тэгэхээр энэ гурван скиллүүд дотроо энэ суур чадвар амьдрал ахуйн одоо нөхцөлд хэрэглэх чадвар гэж одоо transferable гэсэн энэ чадварыг хэлж байна. Тэгээд дээр нь техникийн одоо шинжилгээ чадвар гэсэн гурван чадвараас үлднэ гэсэн энэ загварыг гурван загварыг хараад байсан. Энэ ЮНЕСКО гэх юм бол энийг бол transversal skills гэж ЮНЕСКО нэрлэж байгаа. Тэгээд хамгийн гол нь өөрийнхөө одоо чадварыг амьдрал ахуйд хэрэглэхүүц шилжүүлэн хэрэглэхүүц энэ чадвар гэсэн ийм байдлаар хэрэглэхэд фонд болж байгаа юм. За дараа нь бид нэр ер нь чадамжийг хөнгөж тодорхойлох уу гэдэг асуудал. За чадамжийг бол концепцийн төвшөнд янз бүрээр тодорхойлж байна. Маш олон тодорхойлж. Тэрийг бол тоолоод бараг энэ ч одоо тав хийж гэсэн нэг тодорхойлт амьдрал ахуйд хэрэглэх чадамж гэдэг нэг нь тодорхойлж байна. Эсвэл нөгөө хэсэг нь бол одоо таны мэдгүй чадвар болсон байх ёстой гэдэг юм. Нөгөө хэсэг нь одоо нийгэмшин чадамж болсон байдалтай ингээд тодорхойлж. Гэхдээ яг компетенцийг үнэлэхийн тулд заавал одоо хэмжлэлийн төвшнийг тодорхойлох гэдэг зүйл operational definition гэсэн зүйлүүд зайлшгүй байх ёстой. Тэгэхээр энэ дээр бид нар нэлээд
анхаарч ярих ёстой. Мэдээж энэ дээр бол би тэр хоёр түрүүний хэлсэн одоо норматив аппроч гэдгээр ингээд тодорхойлж юм бол компетенцийг бол мэдлэг чадвар хандлагын цогц юм аа гэж байна. Энэ бол хэмжигдэх болж байгаа юм л да. Мэдлэгийг хэмжих юм байна, чадварыг хэмжих юм байна, хандлагыг хэмжих юм байна. Тэгээд юуны төвшний хувьд бол ингээд тодорхойлох юм бол мэдлэг гэдэг дээр бол анхаарал үзэхэд бол мэдлэг бол дотор олон төрөлтэй байдаг. Одоо энэ дээр бол declarative, conceptual, procedural knowledge гэх гурван төрлийг бол энэ дээр дурдсан. Тэгэхээр мэдлэгийг бол зөвхөн одоо тийм declarative шинжтэй, тунхаглалын шинжтэй тийм одоо мэдээллүүдийн цуглуулга гэдэг утгаараа биш. Энэ бол өөрөө концепт, утгууны шинжтэй, ойлголтын шинжтэй, дээр нь тодорхой үйлдэлийн шинжтэй мэдлэгүүд байна гэсэн ингээ ангилаад яваад ирэнгүүт мэдлэг чинь маш их өргөн ойлголт болж байна. Мэдлэгийг бол маш сонин байдлаар одоо хэмжээд байна гэдгийг энэ дээрээс хардаг. За дараа нь чадвар гэхээр түрүү нөгөө мөсөн уулын загвартайгаа ажиллах юм. Дээд хэсэгт нь харагдж байгаа жишээлбэл математикийн мэдлэг, математикийн үйлдэл хийх мэдлэг, жишээ нь хасах үйлдлийн мэдлэг гэдэг тодорхой мэдлэг чадваруудыг бол бид заагаад байдаг. Гэхдээ ерөнхий чадваруудыг бол бид яаж интеграц байдлаар авч үзэх вэ гэх юм бас их тодорхойгүй. За энэ дээр бол одоо нөгөө асуудал шийдвэрлэх ингээд суралцууч гэдэг юм уу, метакогнитив чадварууд гэдэг юм уу, энэ чадваруудыг ерөнхийдөө ерөнхий чадварууд гэдэг дээр бол ороод ирж байгаа. Нөгөө мөсөн уулын маань Yorоод явж байгаа энэ чадвар, тэр мөсөн уулыг суурийг бүрдүүлэх энэ чадварууд байна. За хандлагыг бид нар бол бас янз янзаар тодорхойлдог. Тэгэхээр хандлагын бол одоо сонгон тодорхойлдог. Ер нь хандлага юунаас ихэд бүү болдог вэ гэсэн энэ тодорхойлолт. Жишээлбэл opinions гэдэг. За энэ бол хүний санал бод. Зөвхөн ингээд янз бүрийн санал бодлоо илэрхийлж байгаа. Энэ одоо илэрхийлээс ихэд тэр нь цаашаа нээж явсаар байгаа итгэл үнэмшлийг бий болгож төрүүлдэг. Тэгээд итгэл үнэмшлийн хандлагуудыг бий болгодог. Энэ одоо сонгомол одоо энэ тодорхойлолт хандлагыг ингээд тодорхойлдог. Энэ сонгомол тодорхойлдог. Тэгмээс энэ дээр бид нар энэ одоо бид нар бол ингээд тодорхойлохгүй хэмжигдэхүүл болж ирж байгаа гэсэн үг л дээ. Ийм маягаар тодорхойлох юм бол хэмжигдэхүүл болж ирж байгаа гэсэн. Жишээлбэл Японы хувьд бол энэ компетенцийн юу тодорхойлсон гэхээр мэдлэгийг бол мэдлэг, ойлголт, knowledge, plus understanding гэсэн юугаар Японууд тодорхойлсон. Тэгмээс энэ дагаад мэдлэг юм уу та мэдлэгийг хэмжиж байгаа нэг хайж мэдлэг дээр нэг нь ойлголт юм байна гэдэг. Энэ одоо юу цамгаар илэрхийлэх юм. Японы дээр үчишки бидгээс хоёр юугаар. За чадварыг бодгоотор чадваруудыг одоо байна гэж үзэж байгаа. Энэ бол одоо subject specific skills гэсэн юм нэр томьёогоор илэрхийлж байна. За ерөнхий чадвар дээр бол яг ингээд онцлогооны хөтөлбөрт нь аваад ирэх юм бол гурван чадварыг бол хэмжиж байгаа. Гурван чадварыг хэмжиж чадна. Тийм учраас энийг оруулъя гэж ингээд хэмжиж байгаа. Энэ дээр бол thinking skills байна, judgment skills байна, expression skills гэдэг манайхнаар сэтгэл бодох чадвар, шүүн тунгаах чадвар, илэрхийлэх чадвар гэсэн энэ гурван чадварыг хэмжиж байгаа. Компетенц гэдэг зүйлийг бол ийм байдлаар хэмжиж гэж хэмжих үнэлгээний төвшин дээр ийм байдлаар буулгах. Тэгэхээр би энэ дээр бол constructive нэрлээд байгаа нь энэ бол constructive бол ерөөсөө competition гэдэг чадамжаа бид нар ерөнхийдөө концепцийн төвшин тодорхойлох ёстой. Дараа нь бид нар operational төвшинд тодорхойлох хэрэгтэй. Тэгээ бүр наривчлаад тэр тодорхойлолтынхаа гадаргааг хийж хэрэгтэй байна. Энийг бол бид нар яг construct модель гэж хэмжих зүйн онолтой ярьж байгаа. Construct. Яг юу хэмжих гээд юу барьж авч хэмжээс төрж хэмжих юм бэ гэдэг яг бид нар construct гэдэг үг байна. Энэ гурван бүтцээр бидний илэрхийлэл төрсөн байна. Тэгэхээр нэгдүгээр нь construct гэдэг нь иймэрхүү байдлаар тодорхойлох юм байна. Хоёр дахь зүйл нь observation байж байгаа. Энэ бол ерөөсөө юуг ажиглах, юуг одоо хэмжиж ажиглах, яаж ажиглах юм гэсэн энэ observation гэдэг зүйл бол яаж ажиглах юм бэ гэдэг, хэмжилтээ яаж хийх юм бэ гэдэг, хэмжилтийн одоо арга хэрэгслүүдийг энэ дээр бол ярьж байна.
За дараа нь бас 3 дахь шат нь interpretation буюу хэмжилттэй үнэн зөв болсон эсхийг яаж тайлбарлах вэ? Хэмжилтийн үнэн магтайг яаж одоо математик аргачлал ч юм уу бусад аргачлалаар одоо ингээд тодорхойлох юм байна. За энэ дээр би бол 3 зүйлийг бол одоо бас тодорхойлсон байгаа. Classical test theory энэ бол уламжлалт тестийн ам байна. За дээр нь бол item response theory гэдэг энэ даалгаврын шинжилгээний ам гэж орчуулж байгаа. Тэгээ чанарын судалгаа гэсэн энэ 3 дээр энэ хэмжилтийн хамгийн чухал зүйлсүүд нь бол энэ бол одоо тогтсон зүйлтэй энэ судалгааны арга зүй хичээлээр орж ирж. Тэгээ reliability, validity гэсэн хоёр зүйл байна. Тэгээ монголчууд бол энийг бас яг орчуулж бас тогтож хөвшөг байна. Validity гэдгийг бол ер нь бол оновчтой байдал. Одоо хэмжих зүйлээ онцлог оновчтой байдал, оновчлол гэдэг утгаар нь илэрхийлээд reliability гэдгээр бол бид нар найдвартай байдал гэдгээр нь хэлэхэд бол оновч зохимжтой байдаг. Энэ бол ерөөсөө бууны жишээгээр ярьждаг шүү дээ. Байга онно гэдэг нь validity гэж. Байга онно гэдэг нь validity. Тэгээ байнчгүй банзанчгүй гэдэг шиг болчих юм бол valid гэдэг юм бол байна. Тийм учраас бол хэмжих гэсэн зүйлээ онч хэмжих хэрэгтэй гэсэн. Тийм учраас оновчтой байдал гэдэг энэ нэр томьёон дээр орсон байна. Нөгөө талд нь буунууд яг туссан барьсан газраар тусдаг байх хэрэгтэй. Баруун дээд үзэгтэн буудгийг буудах юм бол арга буудал тэндээ тэр орчиндөө тусах. Тэрнээс биш зүүн доод бууданд нэг тусаад баруун дээд бууданд очиж нэг тусаад байх юм бол энэ бол найдвартай зэрлэг биш байна. Чиний одоо хэрэгжилж байгаа үндэгээний арга зүй найдвар байна. Тийм учраас бол орхиод энэ санааг хэлж байгаа. Тийм учраас бол яг тэндээ тусаж байгаа шүү гэдэг. Миний буу тэр барьсан газраа тусаад байгаа шүү тийм ээ. Билгийн нь найдварын зэрэг гэж байна. Тэгэхээр энийг бол чанарын судалгаан дээр бол өөрөөр нэрлэж байгаа. Чанарын судалгаан дээр жишээ нь одоо reliability гэдэг нь credibility гэдэг нэрлэж байгаа. Арай өөр байдаг. За validity гэдгийг бол энэ G theory буюу ерөнхийдлийн онол гэдгээр бол бас илэрхийлдэг. Ялангуяа энэ одоо гүйцэтгэлийн үнэлгээнд дээр болцоо хэрэглэдэг ийм одоо нэр томьёо хэрэглэж байгаа. Тэгэхээр чанарын судалгаа юу энэ төр арай өөр байж байгаа. За энэ item response theory дээр бол multiple construct гэж маш олон зүйлийн хэмжилтүүдийн үр дүнд бол асуудлыг шийднэ гэсэн энэ санааг хэлж байгаа. Ганцхан одоо хэмжилтээр хэмжээ өгч биш. Маш олон одоо арга хэрэгслээр хэмжээ, олон төрлөөр хэмжээ гэсэн энэ multiple construct versus single construct гэсэн энэ зүйл бол одоо бас энэ interpretation observation хамгийн чухал зүйл байна. За энэ дээр бид нар тестийн уламжлалт онолоор item difficulty гэдэг нь хамгийн чухал зүйл байсан бол item response theory болон даалгаврын шинжилгээний онолоор ухаан даалгавар болон даалгаврыг гүйцэтгэх хоёрын хоорондын хамаарал анализ хийдэг ийм одоо шинжилгээний арга байна. Тэгэхээр энэ дээр discrimination, guessing гэсэн хоёр том параметр нэмэгдээд item difficulty гэсэн 3 параметртэй болохоор 3PL гэсэн нэр томьёо орж ирдэг бөгөөд энэ нь даалгаврыг гүйцэтгэсэн эзэнтэй цуг шинжилгээ одоо үр дүнгийн нь таниулдаг ийм одоо онцгой манай Ханбаатарын брифингийн залуу бас ингээд судалгаа хийсэн байлээ. Миний нэг ч гэсэн бас манай ерөнхий боловсролын шалгалтын юу гэдэг чинь 2006 онд хийсэн байна. 2006 онд энэ юм дээр хийж үзсэн. За чанарын судалгаан дээр бол маш олон одоо аргуудыг triangulation гэж нэрлэдэг. Гурвалжилсан байдлаар бол хөдөлгөөнгүй болдог. Ажиглагчийн байр сууриас ч юм уу, одоо хөнгөн юунаас ч юм уу тийм одоо их усраа 3 болгодог ч юм уу, эсвэл ажиглагчаа 3 байдаг ч юм уу 4 3 байгаа юм. Тэгэхээр энэ байдлаар олон талттай их усрээр юу найдварын зэрэг амрчин зэрэгээр баталгаатай болгодог юм. За энэ компетенцийг хэмжиж байгаа энэ хэмжилтүүд олон улсын түвшинд ямар шүү одоо юмнууд хэмжигдээд байна вэ гэхээр физагийн одоо хэмжилтэн дээр бол хамгийн түрүүнд энэ олон улсын түвшинд нээлттэй байгаа учраас физагийн үнэлгээний тест бол нэлээд өөр болсон. Тэгэхээр энэ
алдаатай болчихсон байх шиг байна гэж хөөжлөө. Энэ алдаа гарсан байна. Ер нь бол энэ визагийн үнэлгээгээ сүүлийн үед бол интернетээс суурилсан, компьютер суурилсан үнэлгээ гэдэг утгаараа бол маш сайхан үнэлгээний одоо нэгдлүүдийг гаргаж ирж байгаа. Энэ дээр бол асуудал шийдвэрлэх болон багаар ажиллах гэдэг энэ чадварыг давхар хөнгөж байгаа юм үнэлгээний даалгавар хамгийн их гарч ирсэн. Яг учраас бол энэ бол ийм одоо чадамжийг үнэлж ирсэн. За энэ Global Cities Education Network гэдэг энэ network дээр бол таны мэдэх хүн бие хүний болон одоо нийгэмшгүй чадамжууд гэсэн 3 том ангиллаар ингээд ийм одоо том үнэлгээний чадваруудыг үнэлж ирсэн. Энэ бол ялангуяа одоо таны мэдгүй чадварыг бид хүн үнэлж чаддаг. Тэгэхээр энэ interpersonal competence-үүдийг үнэлдэг ийм үнэлгээний том одоо арга хэрэгслүүдийг боловсруулан нэвтрүүлээд байгаа доор нэрнүүд нь бол байж байна. Энэ дээр ийм юм бол нэрэлж байна. Ялангуяа энэ дээр бол одоо тэр метакогнитив чадварууд, суралцсан чадварууд, тэгээ ялангуяа одоо мотивац, сонирхол, хандлагатай холбоотой чадамжууд энийг бол бас үнэлж чаддаг болж байна гэсэн. Тэгэхээр энэ бол маш олон том хотуудын одоо юунууд бол network үүсгэсэн байна. Энэ дээр үл. За Германы одоо жишээлбэл энэ Compete гэдэг одоо энэ Мюнхний хүүхдийн судалгааны төвийн эрдэмтэд боловсруулсан. Ер нь явцын үнэлгээг яаж хийх вэ? Цэцэрлэгийн хүүхдийн төвшин дээр явцын үнэлгээг яаж хийх вэ? Тэгээ энийг бол манайхан бас ашиглаад манай наагил багш ирээд манай сургуулийн өмнө боловсруулалтын сургуультай бас хамтарч ажиллаж байгаа. Тэгээ энэ дээр бол бид нэр бас тодорхой явцын үнэлгээ прогресс тест бидний прогресс ассessment гэдэг нь бид нэр үнэлж болох юм аа гэж энэ Германы жишээ. За Финланд байна. Тэгээ Финланд дээр бол бид нэр бол одоо манай Марко сайрын багш аягүй бас ирсэн байж байгаа. Тэгээ манай Финландын Олонгийн их сургуультай бид нэр хамтарч ажиллаж байгаа. Энэ бол Хельсинки их сургуулийн боловсруулалтын үнэлгээний төв. Тэгээ суралцуу гэдгийг үнэлэх гээд оролдоод байгаа юм байна тийм. Суралцуу гэдгийг яаж үнэлэх вэ? Тэгээ суралцуу гэдгийг ингээд тодорхойлолтоо энэ дээр бол хоёр чадамж байна. Нэг нь танин мэдхүнтэй холбоотой чадамж, нөгөөх нь бол одоо сэтгэл хөдлөл буюу нийгэмшгүй одоо энэ чадамжтай холбоотой энэ чадамжууд байна гэдэг хоёр хуваа. Тэгээ энэ дээр бол ерөнхийдөө яг хэмжилтэн дээр ирэнгүүт 3 зүйлийг бол хэмжээ гэсэн. Нэгдүгээр нь бол context related beliefs. Энэ одоо итгэл үнэмшлийг хэмжээ гэсэн ба self related beliefs, learning competence гэсэн 3 юм. Энэ 3 нийлээд нөгөө суралцсан чадамж гэдэг юм яг хэмжээсэн дээр ажиллаж тодорхойлох юм бол энэ зүйл болох юм аа. Итгэл үнэмшлийг хэмжиж хийж гэнэ гэсэн үг л дээ. Итгэл үнэмшлийг хэмжинэ гэдэг нь бас их хэцүү. Тэгээд доор нь задаргаануудыг харах юм бол тэр мотивац гэж байна, итгэл үнэмшил гэж байна. За тэгээд өөрийн үнэлгээ, тэгээд ирээдүйн чиг хандлага гэж байж байна. За тэгээд учир шалтгаанцал, тэгээд одоо энэ self regulation гэдэг бол одоо энэ бол өөрийн өдөртөлтэй суралцах. Өөрийгөө ханд зохицуулах яаж хэмжих вэ гэдгийг манай Финланд бол яасан учраас манай Маркоос бас Марко сарын 2-оос таарах бас юуны явцад энийг яаж үнэлгийг бас асууж өгөх юм байна гэж ингэж хэлж байна. Тэгээд учраас бол манай энийг мэдээж одоо бас шүүмжлэлтэй талбар байгаа гэж хэлж байгаа. Цаг хугацааны хувьд бол бас хэцүү юм байна. Бүгд хариулахад хэцүү. Бас их одоо нөгөө хариулагч талаас бол маш их одоо хүчин чармаа шаардлагатай болдог. Ийм одоо зүйлийг үл ярьж байгаа. Гэхдээ энэ байдал нь одоо нийгмийг өндөр түвшинд хөгжүүлэх ийм иргэдийг төлөвшүүлэх бол хамгийн чухал зүйл байдаг юм байна гэсэн. Тэгээ би сүүлд нь бол энэ өөрийнхөө одоо дэвшүүлээд ээжгүй миний диссертацийн төрөлдөгчсөн юм загвар маягтай юм байна л да. Энэ дээр бол ерөөсөө 3 бас элементтэй discursive approach гэж үг болох юм. Тэгэхээр бол хамгийн түрүүнд бол initiation гэж нэрлэж байгаа. Энэ бол одоо сургалтын үйл явцад оролцохдоо санаачлагтай идэвхтэй байх гэсэн энэ одоо зарчим байж байгаа. Аливаа зүйлүүд ингээ оролцож байх гэсэн энэ талаас. Хоёрдугаар нь negotiation гэдэг нь бол сургалтын үйл ажиллагаанд бол зөвшөлтөгч байх хэрэгтэй. Зөвшөлтөгч, хэлэлцэгч.
Тэгээ энэ бол энэ дискурс үүсгэдэг. За гурав дахь нь бол recognition гэдэг нь өөрийгөө болон өрөөлийг таних түүнтэй одоо харьцах гэсэн юм гурван одоо элементийг оруулж өгсөн. Энэ дээр бол ингээд ийм би нэг дискурсив approach гэж бас нэрлэж болсон юм байна. Ялангуяа энэ сүүлийн үеийн нөгөө компетенси хэмжигчтэй зайлшгүй очиж холбогдож байна гэсэн. Энэ миний одоо 2006 онд бичсэн диссертац бүрдэгдсэн энэ зүйл байж байна. Тэгэхээр энийг бол бид нэр бас цааш нь ингээ хөгжүүлээд явах боломж байна гэдгийг бол энийг ингээ дурдъя. За ингээд цаг болж байна тийм. За ингээ баярлалаа.